Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн сайн зориг нараас 2025 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн харьяатын тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх хэсэг асуудлыг Хууль зүйн байнгын ороо 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагч нь спортын хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэлтгэх, ялангуяа олимпийн спортын төрлийг хөгжүүлэх зорилгоор харьяатын тухай хуулийн 9-р зүйлийн 3 дахь хэсэгт олимпийн наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын ерөнхийлөгч Монгол Улсын харьяат болгож болох агуулга бүхий нэмэлт оруулах зохицуултыг тусгаж хуулийн төслийг боловсруулжээ. Хууль санаачлагч хуулийн төсөл батлагснаар иргэн хуулийн этгээд төрийн байгууллагад цаг хугацааны хүний нөөцийн болон мөнгөн зардал үүсэхгүй гэж үзсэн байна. Уг хуулийн төслийг www.parliament.cgmn захим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Сандаг Очир гадаадын зарим тамирчид Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож амжилт гаргах болсонтой холбогдуулан хичнээн гадаадын тамирчин тэр дундаа олимпийн төрөлд амжилт гаргах боломжтой хүмүүс иргэншил хүссэн эсэх талаар асуулт асууж хариулт авсан болно. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-11 дэх хэсэгт байнгын орооны хуралдаанаар хуулийн төсөл түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих хэсэг асуудлаар ил санал хураалт явуулна гэж заасны дагуу санал хураалт явуулахад харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн ажлах хүчний шилжилт төлөвлөгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн ажлах хүчний шилжилт төлөвлөгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.